За би олон улсын туршлагыг одоо үүн дээр хэлье гэж. Мэдээж энэ бол өнөөдрийн тахал ирээдүйн хавдар болно гэж. Гэхдээ энэ зүйлээс урьдчилан сэргийлсэн за үүнийг таслан зогсоосон маш олон улсын туршлагууд байгаа учраас үүнийг хуваалцъя гэж. За мэдээж Португал улс нэгдүгээр гэж. Дэлхийн хамгийн алдартай жишээ. 1990 оноос хойш Европын хамгийн том героины хамааралтай улс болж хувирсан гэж. За насан туршидын 1% нь героиныг хэрэгэлдэг болсон гэж. За ингээд мэдээ шорон дүүрсэн, гэмт хэрэг өссөн. За ингээд Португалийн засгийн газраас бол хөтөлбөртэйгээр арга хэмжээ авсан. Гэхдээ хэрэглэгчийг гэмт хэрэгтэн биш өвчтөн гэж үзэх болсон гэж. Өөрөөр хэлэх юм бол бага хэмжээний хэрэглэгчийг бол шоронд хийлгүүгээр эмнэлэг рүү явуулж эмчилж сэтгэл зүй ажил гэр бүл за дахин нийгэмшүүлэх хөтөлбөрүүдээр одоо ажилласан гэж. За үүний үр дүнд бол шинээр героин хэрэглэгч нэмэгдээг гэж. За ингээд ямар нэгэн одоо цусны болон бусад халдварууд болон багассан гэж. За ингээд залуучуудын хэрэглээ бол өсөөгүй. Ямар ч тач энэ зүйлээс бол донтолтыг зөвхөн цагдаа шийдвүү гэдэг тийм сургамж авчихсан. За ингээд дараачийн туршлага бол Исланд гэж. Исланд 1998 он гэхэд одоо өсвөр насных нь бол арх тамхи мансууруулах бодис Европын ер нь хамгийн өндөр хэрэглээтэй улс болсон гэж. За одоо ингээ Исланд бол ямар арга хэмжээ авсан гэхээр оройн хөл өрөө. За спорт, хөгжим, урлаг, эцэг хийгийн оролцоо, клубүүд за чөлөө цагийг үнэгүй болгосон гэж. За ингээ 20 жилийн дараах үр дүн бол маш өндөр гарсан гэж. За ямар нэгэн одоо гэмт хэрэг болон канабис, арх тамхи эдгээр зүйлүүд бол огцон буурсан гэж. За өнөөдрийн хувьд Исландын өсвөр үеийнхэн бол Европын хамгийн бага хэрэглээтэй буюу спортоор маш алдартай болж ирсэн гэж. За ийм үр дүн. За үүнээс ямар сургамж, ямар гол санаа байгаа юм бэхээр хүүхдэд хар тамхинаас илүү сонирхолтой амьдралыг өгөх гэдэг ийм туршлага ийм байж байна. За Сингапур дараагийн туршлагаар бол маш хатуу хуулийг хэрэгжүүлсэн. Маш урт хорих ял, өндөр торгуул, их хэмжээний 8-нд цаазаар авах ялыг өгсөн. За гудамжинд хар тамхи маш бага. За сул тал нь бол хүний эрхийн байгууллагууд хатуу шүүмжилдэг гэж. Сургамж нь бол айдсын зах зээлийг багасгаж чаддагч донтох өвчнийг дангаар эмчлэх боломжгүй маа гэдэг. Ийм зүйл. За улам энэ зүйл бол өөр хориглох тусам ихсдэг гэдэг юм. Гэхдээ яг энэ одоо мансууруулах бодисын одоо 8 бол ер нь баг одоо юу гэсэн тасарсан гэсэн ойлгож болно гэж. Гэхдээ хэрэглэгчэд байсаар байгаа гэж. Энэ нь өөр төрлийн зүйл рүү шилждэг гэж. За ингээд дараачийн туршлага бол Швед гэж. За Шведийн гол зорилго бол drug free society гэдэг. Энэ юу гэж байгаа гэхээр хатуу цагдаа эмчилгээ, урьдчилан сэргийлэх сургууль за эдгээр хосолсон энэ бодлого гэж. За давуу тал нь хэрэглээ бага мөртлөө. За сул тал нь тун хэтрүүлэлтийн нас баралт зарим жилүүд харьцангуй өндөр байсан талаар маргаантай байдаг гэж. За ингээд дараачийн туршлага бол Япон. Япон бол мансууруулах бодисын хэрэглээ маш бага газар. Гэхдээ нийгмийн дарамт, хатуу хууль, гэр бүлийн хяналт, сургуулийн хүмүүжил маш хүчтэй гэж. Хэрв нэг алдартан хэрэглэвэл карьер нь ер нь тэр чигтээ дуусдаг гэж. Ийм байж. Монголд бол сая одоо их шиглэн гээд дуучин эмэгтэй бол одоо ингээ харамсалтай ингээд энэ зүйлийг хэрэглээд одоо хуулийн хариуцлага хүлээсэн байж. За дараагийн Швейцар 1990-ад оноос хойш одоо Цюрихийн парк героины том төв болсон гэж. За бүр ингээд голомтлсон гэж. За Швейцар бол 4 тулгуур бодлого хэрэгжүүлсэн. Урьдчилан сэргийлэх, эмчилгээ, хор уршиг бууруулах, хууль сахиулах. За энэ 4 тулгуур бодлого бол зарим хүнд эмчийн хяналттай героин эмчилгээ хүртэл санал болгож байсан гэж. Гэхдээ үр дүнд нь бол гудамжны хэрэглээ буурсан. За мэдээж халдвар буурсан, гэмт хэрэг буурсан, нас баралт буурсан. За ямар ч үр дүнтэй ингээд маш олон ингээд улсууд байна. Мэдээж Өмнөд Солонгос, Хятад гэдэг. За манай Хятад хөрш бол маш хатуу бодлого явуулдаг.
цаазаар өргөн хэмжээний хяналт, урьдчилан сэргийлэх одоо комбинат ажил гэж. Гэхдээ хууль бус одоо масууруулах бодисын асуудал бүрэн арилсан гэж одоо хэлж ойлгож бас болохгүй гэж. За ингээд энэ зүйл дээр ямар шийдлүүд байж байгаа юм бэ гэж. Нөхөн сэргээх эмчилгээ, эндлэг, за мөн одоо олон улсад бол одоо наркотик анонимус гэдэг ийм хөтөлбөр байдаг. За Монголд бол одоо алкоголик анонимус гэдэг ийм хөтөлбөр нийгэмлэг явагддаг гэж. Монголын маш олон аймаг суманд салбартай ийм одоо архинаас татгалзсан хүмүүсийн одоо хөтөлбөр бас ингэ хэрэгжээд явждаг. Энэ бол ойролцоогоор 3000 гаруй одоо гишүүдтэй бүгд эрүүл сарвал амьдрахаар шийдэж одоо хичээж байгаа хүмүүсийн нэгдэл байдаг. За яг үүнтэй адилхан наркотик анонимус гэдэг бол одоо дэлхийн 144 улсад үйл ажиллагаа явуулдаг. За энэ нь бол сайн дурын одоо өөрсдийн хүслээр нэгдэж за энэхүү одоо хор зуршлаасаа салахыг хүсэж байгаа хүмүүсийн одоо уулзалт юм. Энэ уулзалт нь бол одоо үндсэндээ дэлхийн нийт даяар бол 70,000 гаруй тогтмол уулзалт байдаг гэж бүртгэгдсэн байдаг. За олон арван хил дээр маш олон ном томхимол, сэтгэл зүй болон хүний хувь хүний хөгжлийн талаар мөн хор зуршлаасаа хэрхэн ангижрах энэ талаар одоо зөвлөсөн ийм хөтөлбөрийн чиглэлийн номнууд байдаг. За маш олон сая хүн амьдралын туршид одоо наркотик анонимус гэдэг энэ уулзалт энийг бол өөр инээ гэж уулзалт хамрагдсан одоо байдаг гэж. Энэ зүйлийг л одоо Монгол улсад хэрэгжүүлж эхлэх юм бол Монгол улсын одоо залуучууд ер нь бол наркотикийн энэ хардамг энэ масууруулах бодисын хэрэглэлийг бол ерөнхийдөө 18-аас 27 насны залуучууд гэж одоо статистик хэлдэг. Ерөнхийдөө тийм ч байдаг гэж. Бусад улстай ч адилхан гэж. Яг энэ залуучууд маань үндсэндээ асуудлыг юу яаж өртөж байгаа учраас эдгээр залуучууд нь Монгол улсын ирээдүйн учраас Монгол улсын ерөнхийлөгч маань архигүй Монгол хөтөлбөр гэдэг шиг бас энэ мансууруулах бодисгүй эрүүл амьдрал гэдэг ийм бас хөтөлбөрийг санаачлаад за нийслэлийн гэмтрэхтэй тэмцэх зөвлөлийн дарга баярч гэдэг юм уу, за нийслэлийн захирагч одоо бүр давгч гэдэг юм уу, тэ за мэдээж Сүмүтийн одоо мундаг эмчнэр бас байгаа мэрэгжлийн за ингээл 5 удаа доктор гол Эрдэнэ 2 доктор гол маш олон одоо хард тамхины чиглэлээр одоо донтолтын чиглэлээр маш олон ном зохиол бичсэн одоо докторууд байдаг тий. Ингээд хамтраад энэ үйл хэрэгт нэг ингээд орвол бас энэ Монголын энэ залуучууд дахин амьдрах боломжийг бас олох юм болоо гэж бодож байгаа. Мэдээж энэ бол олон улсын туршлага. Гэхдээ энэ бол зөвхөн санал, мэдээж хүсэлтж байж болно гэж одоо ойлгож байгаа. Тэгээ энэ зүйлийг бас ерөнхийлөгч тийм ээ нийслэлийн гэмтрэхтэй тэмцэх зөвлөлийн дарга баяр за өөр одоо нийслэлийн захирагч бүр давг за энэ дүүргүүдийн удирдлага за улсын хурлын гишүүд хууль эрх зүйн орчныг бас мөн сайжруулж энэ дээр бас анхаарал тавихгүй бол бас болохгүй байх гэж бодож байгаа. Мэдээж Монгол улс өвчтөе хүнээ ялалдаг хэмжээний тийм улс байх нь одоо ямар байдг юм бэ гэж. Мэдээж одоо зардаг, орлого олдог, үржүүлдэг, хил давуулдаг энэ одоо зүйлийг гэмт хэрэг үйлддэг этгээдүүдэд бол хуулийн хариуцлага маш өндөр байх нь зүйн хэрэг. Харин энэ учир мэдгүй хэрглэж байгаа энэ одоо залуучуудын хувьд бол ямар нэгэн байдлаар эдгэрэх боломжийг ямар тач олгох нь бахаа л гэж одоо бодож үүнийг хуваалцаж байгаамаа.